Энэ дэлхийн нэрээ сонио ачаамар дүүрэн байх юм. Уснаас харшилдаг загас гэдэг шиг л маш хачин харшлууд байх юм. Өнөөдөр дэлхийн хамгийн ховор хачирхалтай харшлуудын талаар сонирхцгоё. Энэ бяцхан охин уснаас харшилтай. Хачин сонсогдож байгаа биз? Үнэхээр л тийм. Эцэг эхний охиныг усанд хүрэхээс болгоомжилж гадаа тоглохыг нь хязгаарладаг. Хичнээн хичээсэн ч бүх зүйлийг хязгаарлах боломжгүй. Учир нь охин нулимснаас үртэл харшилдаг ажээ. Түүнийг усанд оруулахгүй, харин нойтон салфеткаар арчдаг. Ийм байдал мэдээж амар биш. Эцэг эхэн зүгээр боловч хүүхдний юм байх үнэхээр хэцүү байдаг гэжээ. Ави охин анх төрснийхөө дараа усанд харшилдаггүй, харин ч дуртай байжээ. Гэтэл 8 сартай байхад нь биеэр нь улаан зүйл туурч эхэлсэн байна. Ээж нь савун хөөсгээд бүхэл угаалгын зүйлүүдийг нь сольж үзсэн ч дээрдсэнгүй. Тэд байнга эмчэд үзүүлж байсан ч яг юунаас харшлаад байгааг нь олж чадсангүй. Учир нь тэдгээр эмчнэр урд нь ийм харшилтай таарч байгаагүй байжээ. Энэ өвчин дэлхийд даяар одоогоор 100 орчим тохиолдолд бүртгэгдээд байгаа. Өвчний үед бие захтнах, халуун шатах, хорсох шинж илэрдэг. Харшил илэрснээс 30 минутаас 1 цагийн дараа намддаг байна. Азар Айвигийн хувьд ус уухад ямар нэг асуудал үүсдэггүй. Харин энэ төрлийн харшилтай хүмүүс бүр ус уухтал амны хөндий болон хоолой нь хавгнаж шоконд орох тохиолдлууд байдаг. Дараагийн жишээ бүр чачирхалтай. Дермографизм буюу хүрэхэд харшилдаг хүмүүс байдаг. Арьсанд хүрэх, эсвэл маажих төдийд л улаан тол бөгснө. Эсвэл хүрсэн мөрөөр гуруу татаж, товоож хавтаж эхэлдэг. Хүний арьсанд байдаг мөхлөх диск гэгддэг тархлааны эсээс гистамин гэдэг бодис ялгардаг бөгөөд энэ бодис нь цусны судас зэрэг зарим зүйлийг тэлж томруулах зорилттой байгалийн химийн нэгдэл юм. Тиймээс арьсанд ямар нэг зүйл хүрсэн газар хавтаж хавгнадаг. Ердийн тохиолдолд 15-аас 30 минутын дараа өөрөө алга болдогч зарим хүнд хэдэн өдрөөр чуулаач захтнах шинж тэмдэг илэрдэг. Өвчнийг үүсгэх шалтгааныг олж тогтоогоогүй. Гэхдээ хөвчлэн залуу насны хүмүүст энэ харшил илэрдэг байна. Азар энэ өвчнийг намдаахад тусалдаг харшлын эмүүд байдаг. Дараагийн харшил бол чичиргээ буюу вибрацийн харшил. Ийм харшилтай хүн гүйх эсвэл алга таших гэх мэт давтагдсан зүйл хийх юм бол хэдхэн минутын дараа нүүр болон гар хороонууд нь хавгнах шинж илэрдэг. Угаасан зүйлээс эксрэх, бартаатай замаар машинаар явах, хөрөө, дэрил зэрэг цахилгаан багж хэрэгсэл ашиглах үед өдөөгддөг байна. Арьс улаах, захтнах, хавгнах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч хэдэн минутаас 1 цаг хүртэл үргэлжилдэг. Өдөрт хэдэн ч удаа давтагдаж болно. Энэ өвчнөө өмнөх өвчнийг бодвол илүү генетикийн шинж чанартай. Учир нь чичиргээний харшилтай хүмүүс илүү мөхлөх тисийн гаднах уург нь мутацид орох хандлагатай байдаг. Хэдийгээр энэ өвчин өвхөлд хүрэхгүй ч өдөр тутмын амьдралыг нэлээд төвөгтэй болгодог ажээ. Дараагийн харшил бол дасгалын харшил. Юу гэсэн үг вэ? Дасгал хийхээр харшлах юм уу? Хүмүүс ямар нэг харшилд орохороо ихэвчлэн дотор муухайрах, захтнах, гүйлгэх шинж тэмдэг илэрдэг. Гэтэл энэ өвчний үед дасгал хийх үед цусны даралт унаж, хоолой нь хавдаж, тэрж бүхэл зүрхэн цусаа шахахаа болох тохиолдолд гардаг гин. Ийм маягаар хэд хэдэн хүн өгсөн байдаг. Азар энэ өвчин нь маш ховор. Эрдэмтэд энэ өвчний шалтгааныг олоогүй ч дасгал хөдөлгөөн хийх үед ямар нэг байдлаар гистамин ялгарч мөхлөх тисийг өдөөдөг байх гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эсвэл эндорфин буюу стресс өвдөлтийг намдаадаг даавар нь мөхлөх тисийг өдөөснөөр энэ өвчин үүсдэг байж магадгүй. Өвчний үүсэх шалтгаан мөн л тодорхойгүй. Гэхдээ хоол идсэний дараа эсвэл идэж болохгүй хоол идсэний дараа дасгал хийх юм бол энэ өвчнийг өдөөж магадгүй гэж үздэг байна. Гүйж харайж, дугуй унаж, бүжгэлж чадахгүй гэхээр жаахан гонигтай л юм. SLMLN. Энэ бол үрийн шингэнээс үүсдэг харшил. Энэ харшлыг үрийн шингэний сэвэнгийн хит мэдрэгшил гэж нэрлэдэг. Харшлын шалтгаан нь үрийн шингэндэх уургийн харшилтай хүмүүст тохиолддог. Ихэнхдээ эмэгтэй хүмүүс түгээмэл илэрдэгч зарим эрчүүдэд өөрсдөд нь хүртэл харшил үүсгэх тохиолдол байдаг. Судлаачид яг ямар уурган ийм харшил үүсгдгийг олж чадаагүй ч төрөө булчирхайн өрмөц антиген буюу төрөө булчирхайн хорт хавдрыг хянаж байдаг уургатай холбоотой гэж үзэж байгаа. Энэ харшил нь үрийн шингэн хүрсэн газарт халуун шатах, загтнах, улаах хэлбэрээр илэрдэг. Шинж тэмдэгний хөвчлэн хэдэн цагаас 1 өдөр болдог бол заримдаа 7 хоногорч үргэлжлэх нь бий. Улмаар системийн урвал болж биеийн янз бүрийн хэсэгт нөлөөлж амьсгалд авчдах зарим хүмүүст бүр шоконд орох шинж тэмдэг илэрч болно. Ийм харшилтай хүмүүс бэлгийн харьцааны үед заавал бэлгэвч хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Үүнээс гадна зарим эрчүүдэд дур тавьсны дараа ханиалгах, найталгах, хамар битүүрэх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг тохиолдлууд байдаг. Харшлын хамгийн хүнд хэлбэр болох бараг бүх зүйлээс харшилдаг хүмүүс байдаг. Жоханна Воткинс гадаад ертөнцтэй харьцах хувьгүй хүн. Тэр бараг бүх зүйлээс харшилдаг өвчтэй. Тиймээс сүүлийн 2 жил хагасын хугацаанд гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж амьдарч байгаа. Нарны гэрлийг харж, гэр бүлийнхнээ тэрж, өссөн хоолоо идэж, тэрч бүхэл нөхөртөөгөө хамт байх боломжгүй.
Түүний өвчнийг мөглөх дэсийн идэвхжлийн синдром гэж оншилсан бөгөөд хэдэн зуун саяд нэг л удаа тохиолддог эмгэг юм. Тэрээр янз бүрийн үнэр, тоос, хоол, тэрч бүхэл агаарын даралтын өөрчлөлт ч түүнд хүн дээр тусдаг. Хувцсыг нь угаахдаа тусгай шингэн ашиглаж түүнд ойртохын тулд маш сайн ариутгасан байх ёстой болдог. Бараг бүх төрлийн үнрээс харшилдаг болохоор хурц үнэртэй зүйлийг түүнд ойртуулж ч болохгүй. Хамгийн хэцүү нь Жоханна нөхрөөсөө харшилдаг бөгөөд ихэнх цагаа ганцаараа өнгөрөхөөс өөр аргагүй байдалтай байдаг гэжээ. Түүний мөхлөх тисүүд нь гадны зүйлд хит мэдрэг бөгөөд гадны биед илэрсэн тохиолдолд тархиндаа буруу мэдээлэл өгдөөс болж шоконд ордог. Харамсалтай нь хүн өөрийнхөө ДНХ-гийн мэдээллийг өөрчлөх боломжгүй учраас түүний өвчнийг хэмжлэх аргыг одоогоор нээж чадаагүй байгаа юм. Хоолноос харшилдаг хүмүүс нэлээд олон тохиолддог. Тэгвэл Каролина гэх эмэгтэй бараг бүх хүнсний зүйлээс харшилдаг. Каролина 18-наас хүртлээр хэвийн хооллдог байсан ч нэгэн удаа самартай заримг эзснээс хойш бүх зүйлийг хэлжээ. Харшилтай зүйлээ мэдэхгүй эзнээс болж олон удаа анафилаксийн шоконд орсон учраас хоолны төрөл нь өдөр бүр багассаар байгаад зөвхөн 2 төрлийн зүйлийг идэх боломжтой болсон. Тэр өнгөрсөн 5 жилийн турш зөвхөн овёс болон хүүхдийн сүүн тижэл идэж байгаа юм. Түүний өвчний онш нь мөн л мөхлөх дэсийн идэвхжлийн синдром. Каролина хязгаарлагдмал хоолтой учраас амин дэмийн дутагдалд ордог. Тиймээс тэр өдөр бүр маш олон төрлийн эм бэлтгэл хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тэр зөвхөн хоол биш, мөн амтан болон цэцгийн тоосны харшилтай. Нарны туяа бол бидэнд аз жаргал биелгэлдэг гайхалтай зүйл. Харин 22 настай Лизи гэдэг эмэгтэй хувьд нар бол бараг л үхэл гэсэн үг. Тэр төрхөөсөө л нарны туяанаас харшилтай байсан бөгөөд 43 удаа арсны хорт хавдрын хагалгаанд орж байжээ. Өчүүхэн төдийл нарны туяа арсанд нь хөрвөл том шарх үүсч хагалгааны аргаар авахаас өөр аргагүй болдог. Түүний арс нарны хит ягаан туяанд мэдрэмтгий. Гэрийн доторх хит ягаан туяа тэг байдаг бол хурц нартаа өдөр дор хаяж 1500 дахин их байдаг байна. Лизи гадаа гарах бүрдээ нарнаас хамгаалах тос түрхэж биеийнхээ бүх хэсгийг хаасан ховцсон өмсдөг. Хэдийгээр ийм хүнд тохиолдол маш ховор байдаг боловч хачирхалтай нь түүний 7 настай үеэл дүүн мөн ийм өвчтэй ажээ. Өөр нэг сонин харшил байдаг. Мөнгөнөөс харшилдаг хүмүүс байдаг юм байна. Эхлээд бодохдоо мөнгөн дээрх бактериуд эсвэл бохирдлоос болдог байх гэсэн чинь никель, кобальт зэрэг бодисуудад харшилтай хүмүүст энэ шинж тэмдэг илэрдэг. Ерөнхийдөө бол төмрөөс харшилтай хүмүүс гэж ойлгож болно. Ийм хүмүүс зөвхөн мөнгө биш, металл идэл, бөгж, бугуйч, цаг, тэрч бүхэл өмдний товчноосоо ч харшилдаг. Төмрийн харшилтай хүмүүс нэлээд элбэг байдаг бөгөөд гар утснаас харшилтай хүмүүс ч зөөнгүй. Харшил үүссэн үед захтнах, бэрсүүд тууралд үүсэх шинж тэмдэг илэрдэг. Дараагийнх нь хүйтний харшил. Энэ талаар сонсч л байсан бах. Хүйтэн зүйлд хүрэх, эсвэл хүйтэн агаар устай харьцахад арсны доод давхар улааж хавддаг. Нүүр, шилб, гарын шуу, сарвуу улааж хавдаж захтанж эхэлнэ. Тэгэд 1-2 цагийн дараа алга болдог. Хүнд тохиолдолд халуурч үе мөч өвддөг байна. Ийм харшилтай хүмүүс Монголд ч нэлээд байдаг. Тэр хүмүүст хэлэхэд харшил илэрсэн бол аль болох хуурай, дулаан хуцлах нь чухал. Нөгөө тэгүр заримдаа ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг учраас бүйтний харшилтай гэдгийг мэддэггүй хүмүүс бас олон байдаг гин. Энэ харшлыг огт тоолгүй өнгөрөөж болохгүй. Учир нь хүнд үедээ амьсгалахад хэцүү болж, даралт унаж, анафилаксийн шоконд орсноор үхэх аюултай. Тиймээс манайхаа хүйтний харшил чинь бас тоохгүй өнгөрч болдоггүй юм байна шүү. Махны харшил. Монголчуудын хувьд энэ бол ёстой амар сонсогдох байх. Бууз, хуушур идэж чадахгүй байна гэд төсөөлдөө. Энэ өвчин ихэвчлэн хачигнаас алддаг. Зарим төрлийн хачигны шүлсэнд альфа-галактоз гэдэг бодис агуулгаддаг. Улмаар хачиг хүнийг хадснаар халдварладаг. Энэ өвчнөөр өвчлсөн бол улаан мах, тэр дотроо үхэр, хонь, гахай, адуу гэд ихэнх маханд харшилдаг. Толгой эргэх, бөөлжих, арьс захтнах, ханиалгах, амьсгал давчдах зэрэг олон шинжээр илэрнэ. Манайхан бодож магадгүй. За мах хэдэд үхнэ гэж юу байдгийг гэж. Гэхдээ хэрвээ энэ өвчнөөр өвчлсөн бол анафилаксийн шоконд орж улмаар үхэх аюултай гин. Үүнээс гадна ийм харшилтай хүмүүс сүүн бүтээгдэхүүнд мөн харшилдаг ажээ. Зөвхөн Америкт л гэхэд махнаас харшилдаг 450,000 гаруй хүн байдаг гин. Манай орны хувьд энэ өвчний талаар тоон судалгаа олдсонгүй. Гэхдээ махны харшилтай хүн манад тийм их байдаггүй байхаа те. Хүний дархлааны тогтолцоо ямар нэг бодисд илүү мэдрэмтгий болж хидэх хариу урвал үзүүлэхийг аллерги буюу харшил гэж нэрлэдэг. Уг нь ямар нэг өвчин гэхээсээ илүү дархлааны тогтолцоо өөрийнхөө биеийг хамгаалж буй хэрэг юм. Гэхдээ сүүлийн 40 жилийн хугацаанд хүмүүсийн элдв зүйлд харшлах нь эрс нэмэгдсэн. Жишээ нь хамгийн элбэг тохиолддог харшлуудыг нэрлэе л дээ. Кофе, сүү, цай, пив, төмс, өндөг, халуун ногоо, загас, эсвэл далайн гаралтай бүтээгдэхүүн, манго, банан, авокадо, киви, помидор, сармис, овёс, эрдэнэ шиш, самар, самарын тос, шувууны мах, будаа, шороо, үнэртэй ус гээд нэрээ хүмүүст харшлахгүй юм гэж алга болжээ.
Ингээд хамгийн сүүлд монголчуудад хамгийн түгээмэл байдаг харшлын талаар жаахан юм нэмчихье. Монголчуудын хувьд 4 хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай. Үүнээс хамгийн түгээмэл нь шарилжны харшил буюу тоосонцрын харшил. Голцоо хавар 4 сараас 9 сар гартал үргэлжилдэг. Энэ харшил нь ургамлын тоосонцорт хүрэх үнэртэх зэргээс үүсдэг. Ялангуяа ногооны эсвэл хашааны зэрлэгээ зулгаах үедээ харшилтай болсон тохиолдол олон байдаг. Тэрч бүхэл ургамлын харшлын стресс гэж байдаг ба хавар зун болох үед харшил эхлэндээ гэж санаа зовхоос үүдэлтэй сэтгэл зүйн айдас маш элбэг байдаг. Нэгэнт ургамлын харшилтай болсон бол эдгэх арга одоогоор байхгүй. Гэхдээ өглөөний 6-аас 10 цаг эсвэл оройн 5-аас 10 цагийн үед ургамлын тоосонцор агаарт илүү их цацагддаг учраас энэ үед маск зүүж хамгаалах хэрэгтэй. Бас салхи ихтэй үед цонхоо аль болох онгойлгохгүй байх. Гаднаас орж ирсний дараа тэр дараа хувцас сольж үс болон биеэ угаах нь харшлыг өдөөхөөс хамгаалдаг юм байна шүү. За тэгэд ханиад том уу харшлаас холхон байхыг хичээгээрэй.